Бас хүн зовлон хүнд л итгэдэггүй юм тийм байна. Сая намайг барьж авт айгу удаа орилж байгаас өөр хямд гаслаад айгаад өөрийгөө хамгаалаад тэгэл энэ хавийг айл амтан авчирч хайсан хүн л төрүүлж хайсан ба. Тэгээ шоглуулаад одуулсан л энэ нүүр нь энэ хацар бол хавдартай байна. Өшөө гэмтэл одоо юу байгаа бол тэгээ одоо пост харуулаад визээ хайж үзэндээ. Яг Хавчаагийн Эрдэнэ оюун гэдэг өөрөө хуваарь бизнес эрхэлдэг. Асрамжиг болоод битгээд энэ өнгөрсөн 24 оны 8 сараас одоо энэ хашаа байшааг ерөнхийдөө түрээслээд групптэй нөгөө хандив цуглуулад хашаа нэгдсэн сан гэсэн аюу өрнүүлээд тэндээсээ олсон мөнгөөрөө одоо энэ хашаа байшинг түрээслээд одоо уг нь бол 3 жилийн хугацаатай гэсэн байгаа. Тэгээд түрээс төлөөд төр асрамжийн газар бид нар одоо бүр биш төр одоо эзэнтэй болтол нь өвцөн амьттай гэрүүл болтол нь тийм болтол нь харж асардаг тийм төр асрамжийн газрыг байгуулсан байгаа. Ерөнхийдөө муур маань бол ер нь 60. Гэхдээ одоо тоо бол нэмэгдсэн. Жишээ нь хэд ч одоо бид энэ 7 хоногт 2 муур үрчлүүлээд зөрүүлээд 4-ийг олоод ирж чинь тэгэхээр 60 маань 62 болчиход байгаа. Нохооны хувьд бол одоо манад үндсэн яг ингээд эзэн одоо нас биеинд хүрээд бид нартай ингээд хамт явж байгаа 7 нохоо маань байгаа. 7-оос нэг нэмцэн маань болохоор саяхан олдож ирсэн. Одоо өнгөрсөн 24 оны өвөл олдож ирсэн нохоо. Нохоо сайн мэддэг. Тийм хүндэл юу яахгүй бол өхгүй бол энэ маань болохоор бас айгүй тийм хэцүү зантай. Хүнд бас итгэдэггүй. Сүүлээ угаасаа 2 газар хугац цохиулчихсан. Хүзүүн маш амар шарахтай. Тураалтай ер нь хэцүү болцсон. Бар шүн 10 цагт өнөдөө очиж авсан. Архины хамаарлалтай тийм хүмүүс хашаандаа уйцсансэн. Тэгэл чадсан бол тайлаад аваад гараараа гэдгсэн. Тэгэл тайлаад аваа гарсан да. Гэтэ аварж байгаа гэдгийг ойлгосон. Маш хурдан ойлгоцсон. Би өөрөө нөгөө гэртээ нэнц дэжээдэг болохоор нэнц чих сэтгэлийн хөдөлгөөнтэй тийм юу амтэн штэ. Их ухаантай амтэн штэ. Тэгээ би чамд туслах гэж байгаа шүү чи битгий айгаараа гэж ойртол ингэж гэсэн чи хэвээр уяанасаа судрал намайг дагаад эмнэлэг орч үзүүлээ шарах махаа цэвэрлүүлээд амар сон машинд орж байгаа цонхоор орох санаа алдсан. Яг л нөгөө 4-5 жилийн өмнө анх өөр амтаа авардаг болсон үеэс аварсан нохоо одоо энэ гадаа манад мазахаа гэд хөлн гэмт айлд өрчлүүлсэн бодловч нөгөө айл нь байранд орж ингэж хайж аваад уяанда хөлөө орго түнхөө мулталцсан юм нохоо баг. Хөлөө нь өрөөс нь 3 хөлтгээд нэг бас нэг хөлгөө нохоогоос тэр маань болохоор бас л энэ асрамж байгуулагдаагүй чуука маань өөрөө гэртээ харж цандж байгаа 3 хөлөө тариулсан гүлэг одоо 2 нас хүрчихнэ. Энэ болохоор нөгөө жоохон гүлэг байж захта хөлөө тастуулаад олддог. Харкаа халт. Миний охин бол миний охин жоохон сэтгэлийн хөдөлгөөнөд дар заа юу. Ягар юм хөдөлгөөнтэй да. Энэ болохоор Цэвэр Монгол банкар штэ. Дүүргийн автобусны буудлын дээр хаягдсан. Тэгээд үржилд ашиглаж байсан. Зодтолдуулдаг байсан байгаа хгүй энэ амтныг. Тэгээ айгүй тийм догшин жоохон хэцүү ааштай. Нохоо олдоод. Одоо бит хэд дээр одоо ингээ хамт байгаад бас одоо нийгэмшээд хүнд итгэдэг дасаад тэр ч бас анх танилцж нэгнийхээ очрыг олох гэж бас нэлээ юм болсон. Тэгээ одоо ийм хөөрхөн нохоонуудтай эвтэй хөөрхөн болчиход байгаа. Манайх чинь одоо энэ 60 гаруй нуурнаас чи ихэнх нь эмхтэй. Бараг 40-од нь эм нуур байгаа. Тэрнээс яг бид хэд нөгөө өөрсдийнхөө хэмжээнд боломжийнхоо хэмжээнд бас хандваны гайгүй орж ирсэн үед спегийг хийлгээд явдаг. Одоо энэ хантаа зүмссэн муурнууд байгааз одоо энэ нөгөө нэг амхандаа гизэн даалгахгүй гэд би нэг юм хак хийгээд өмсөлцсөн. Ингээд спета муурнууд маань одоо ийм шар хантаа зүмссэн, энэ улаан хантаа зүмссэн байгааз бид нар маань спел гэсэн охин муурнууд. Нэг муур чинь за жилд 2 удаа үржилд ороод за 400 гаруй бодъё тий хэдүүлээ 800 гаргана жилд 8 цаашаа хэд болж өрчихөө. Тэгэхээр маш их олон болж өрчих байгаас спе заслагын хийлгснээрээ бид нар тэр олон амттай гудамжинд хаяж зовх амттай тоо нэмэгдэхгүй. Одоо улсаас амтан устгах гэж хэлээд одоо сая сонгон хайрхан дүүргээс нь 640 хэдэн сая төгрөг зарцуулна гэсэн байсан бэ. Тэрийг сонсон яг тэр мэдээллийг яг өнөөдөр уншиж миний бүрс үнэхээр одоо нөгөө нэг уурч хүрх юм уу өстэй гутах ч юм уу нэр бидний татвар мөнгө тийм юмд явж байгаа гэсэн үнэхээр харамссан. Залуу нааш энэ сорвт гэдэг энэ айгүй хөөрхөө энэ заслагтай олцсон энэ эзэнтэй байсан муур үлээ. Гэхдээ энэ хүүхдүүд шогорсон байх гэж бодож байна.
Хүзүүгээр нь оосрлоод халуун усаар ингээ биеийн 70% түлэгдэлтэй амруу нь халуун ус ер нь халуун ус шалцлуулсан олцсон энэ муур маань. Тэгээд юу яасан? Имчлэгдээд одоо манай нөгөө админ оюун болд гэрийнхээ ойрхоноос олсон байхгүй юу? Их хөрөвдөлтэй амт ирсөө энэ маань одоо ингээд түлэгцэн гэж мэддэгдэхэрэг байгааз ийм хөөрхөн амтан болсон байгаа энэ манай сорвт гэд нэртэй бас хөөрхөн залуу байна. Энэ муур маань энэ одоо хөөрхөн 2 удаа үрчлэгцэн айл авсан. Тэгээд дөнгөж очингуудаа эрхлээ тоглоод одоо байна гэж утсан юм шиг үл ингээ 2 удаа буцаж ирсэн. Айгүй хямралтай. Тэгээ бус муурнуудтайгаа таарахгүй одоо ингээ тараа ингээ хөөрхөн хазуулаа өнөөдрийн шин шарх авсан байна. Одоо их чинь нэг цэвэрлж имчилнэ. Нүдний харцан айгүй буугаал ирдэг. Үгүй. Энэ маань бас байна. Хүм орж ирж амтан үрчилж авахаар хамгийн түрүүнд очиж ирхлэн тэгээд хөөрхөн годлогтоод үлдсэн шүү дээ. Энийг амир өрөвдөд иддэг шүү дээ. Тэг нөгөө ир муур. Тэгээ хүмүүс ингээ голоод өртөөчдөг. Одоо энэ торон дотор байгаа энэ манай хамгийн өндөр настай муур. Энэ бас Дэнжин мянгаас олсон. Бас их зовсон гудамжны амт бас одоо хүртэл эзэн хайрлаад авах эзэн олдохгүй л байна. Уг нь бол эрүүл саруул заслага хийлгэж гисэн ганцхан гэр бүлээл хүлээж байгаа амт. Нүдний харц өөр байгааз. Энэ дотор муурнуудыг та хэд маань харцсан сайн анзаараарай заа. Амар гундагтай нүдэн жижигрээ эдгээр харц цаанаа л амар хэцүү идэх шүү дээ. Орж ир харахаар өрөвддөг. Өөхгүй пост оруулж ил эзэнтэй болно л. Нэг удаа ингээд пост оруулаад эзэнтэй болгож байхгүй. Одоо өдөрт 4-5 удаа нэг пост одоо 4-5 удаа шеэрлээд дийлэх юм уу. Тэгжээж л ер нь эзэнтэй болгоно. Тэгээд эзэнтэй болгож чад зүгээр нэг дурын хүнд мэй гэдэг өгөөд удахгүй ч бид чи асууж ярина муур тижижсэн хоод тижижсэн үү. Тэгээ мууртай хотоо байсан гэнэ. Тэгвэл өмнөх муур хон яасан юм бэ гэдгийг асууж өгдөг. Хүүхдүүдэд зугаач болох гэж авдаг болмоор. Тэгээд дээрэс нь огт муур тижиж байгаа хүмүүс муурын зулцаг энэ бол миний бодол байхгүй. Муурын зулцаг аваад тэгээ нөгөөт нь муурын зулцаг яг нэг айлын сахилгагүй хүчийг гэдэг байхгүй. Тэгэхээр хашраад муур тижиж хэцүү гэж ойлгоод байсан. Тэгэхээр муур арга тижиж байгаа хүмүүст бол тижиж үзэж байгаа хүмүүст бол тэгэхээр нэг том насны дүрсэн муур аваад тэгээд амьтын зангийг мэдснийхээ дараа зулцган муур аваасаа л гэж хэлдэг. Ер нь бол авахгүй зүгээр зүйлтэй юу нөрхөн зүгээс. Одоо манай дээр чинь муур авсан хүмүүс шүү дээ. Гинт ингээд гадагшаа болчлоо гэж хэлдэг. Ер нь гөрөвтэйгээ постуудыг уншаач гисэн гадагшаа болчлоо муураа өсдүүлээд сайн хайж гэн гэдэг. Гэтэ хүмүүс тэр амьтныг ичээдээ харахад ингээд амьтан ч гэсэн хүнтэй адилхан мэдрэхүүтэй тийм сэтгэн бодон дээр чинь эзэндээ ингээд одоо хаягчлаа гэдэг мэдрэмж бас тэр амьтанд төрдөг ахгүй. Тэр нэг тэрс буцаагдаад байсан бол амьтан бол их гонигтай харагдтыг. Ийм манад бид нар тэр олдоод эмнэлэгт хэвцээ. Эмнэлэгт хэвтээд бас айгүй хүнд шарахтай байсан. Тэгээ шархаа нэмчлүүлээд тэгээ асрамж дээр одоо очих газар авах юм чи асрамж дээр авсан. Тэгээ ирсэн өдөр нь нойтоо хоол ингээ буюу амттан бид нар муурнуудтай ингээ яг өдөр алга өгч чадахгүй ч 7 хоногт нэг удаа нөгөө хүмүүсийн хандвын мөнгнөөс авч өгнө. Бид нарыг эрхлүүлээд тэгээ өгсөн чинь би анх удаа муурыг тэгэж амар уйлцаг харсан. Нүдэн дөөр нулимстай. Нулимс нь бөмбөрөөл ингээ амар өрөвдөлтөө ингээ уйлаад тэр миний өгч байгаа амттан идчих байхад харахад надад тест яг тухайн үед амар хүнд айгүй их юм боддогдсон амар өрөвдсөн. Тэгээ энэний харц одоо хэр нэм гонигтай. Тэгэхээр энэ эзэнтэй айлын бас нэг л хөөрхөн ирэх муур нэг л хүүхд гэр бүлтэй л байсан байгаад орхигдсан байх гэж бодсон. Тэгээд тэр амттан гэж яхад магадгүй баярлж байгаагаа ч юм уу их гомдлоо би гадагшлуулсан баг. Энэстэй хөөрхөн. Тас авар төрөн бас байгууллагаас нэг хууль санаачлаад оруулаад ер нь хууль нь батлагдсан шүү дээ ер нь тий. Тэр нь болохоор одоо яг нэг эзэнтэй амьтдээ одоо жишээ нь ахын чанартай хууль юм байлээ л дээ. Би яг нэг 100% яг уншиж хамжаагүй байна. Одоо энэ амьтантай зөв босоор харьцах ч юм эзэдтэй хариуцлагыг бас тусгаж өгсөн байлээ. Ерөнхийдөө амьтантай спец заслага хийлгэж эрүүл мэндийн пассворттай болгох гэдэг хууль яг тэр бол яг бидний зүгээс тийм байгаасаа гэсэн юмнуудыг бол тусгаж өгсөн. Ихдээ хэрэгжилт бол манай хэрэгжихгүй байгаа шүү дээ. Одоо хүртэл хэрэгжихгүй байгаа.